Ньюс агентлаг энэ удаагийн сурвалжлагаараа эмнэлгийн хог хаягдлыг эмнэлгийн орчинд хэрхэн ангилж цэвэрлэдэг болон устгалын шатанд хэрхэн хүлээлгэж өгдөг вэ гэдгийг онцоллоо. Тэр дундаа халдвар төвчин судлалын үндэсний төвийг онцлсон юм. Учир нь тухайн эмнэлэг нь бусад эмнэлгүүдийг бодвол өвчнөө зэрэгэл өндөрөөс гадна Монголдо цор ганц дэрэгдээ цэвэрлэх байгууламжтай эмнэлэг юм байна. За, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 158 тот тушаалын дагуу манай эмнэлэг бол хог хаягдлаа тасаг нэгж бүр дээрээ ангилан ялгаж өглөө бүр энэ хог хаягдлын тусгай зориултын байранда манай хог хаягдлын ажилтнанд авчирж өгж бүртгүүлдэг. Манай хог хаягдлын ажилтан маань ирсэн бүх хог хаягдлыг бүртгэж электрон жингээр жигнэж хүлээж авдаг. За тэгээд энэ жигнэж хүлээж авсан хог хаягдлын маань 1 дахь 3 дахь 5 дахь өдөр элемент гэж хог хаягдл хариуцсан тусгай компани байгаа. Тэр компани 1 дахь 3 дахь 5 дахь өдөр ирж энэ бүх хог хаягдлуудаа тээвэрлэн авч явж тусгай зориултын машинаар тээвэрлэн авч явж тэндээ устгадаг байгаа. Эмнэлгийн хог хаягдлыг тусгай болон энгийн гэж ангилдаг өгөөд энгийн гэдэгт ахын хог хаягдл багтана. Харин тусгай хог хаягдлыг дотор нь мөн 10 ангилдаг байна. Хог хаягдлыг зориултын өнгийн гялгар уутанд хийж ангилдаг өгөөд халдвар төвчин судлалын үндэсний төвөөс гардаг хог хаягдлын ихэнх нь улаан буюу халдварын зэрэг өндөртэй, бага хэсгийн шар ууттай буюу халдвартай хог хаягдл гардаг байна. Тус эмнэлгээс гардаг бохир ус бусад эмнэлгүүдийг бодоход элдв халдвар төвчний нянтай байдаг бөгөөд энэхүү цэвэрлэх байгууламжаа тус эмнэлэг 2010 онд ашиглалтанд оруулжээ. Нэгдүгээр дамжлагын болохоор тэнд Кнес нэг гэдэг эхний нэг цугладаг хэсэг ба штэ. Тэн дээр цугласан бохир усан дээр бол бутлагч өргөлтийн насосууд гэдэг одоо шинээр тавигдсан насос бутлагчуд байгаа. Тэгээд тэндээс дамжсан дараагийн үе шат нь болохоор жигдэрүүлэх сан гэж бас байгаа. Энэ болохоор резервуарын хэмжээнээс 4 дахин их агуу шингэнийг бол агуулах чадвартай тийм жигдэрүүлэх сан байгаа. Тэр сан дээр бол сан байгаагийн учир шалтгаан нь болохоор зэрэг чинь бохир усууд нэг баг ингээ урсгалаараа яваал ингээл урсгалаараа дамжуулаад байгаа юм шиг тийм жижиг резервуартай 30 м кубын резервуартай л да манай дээр хүлээж авч байгаа эхний дараа чинь жигдэрүүлэх сан маань болохоор 146 м кубын эзлэх хүнтэй тийм сав байгаа. Тэгээд энэ сав дотор болохоор эхлээд одоо биологийн цэвэрлэгээний эхний шатнд хэлж байгаа юм. Цэвэрлэх байгууламжинд эмнэлгийн бохирыг механик аргаар болон биологи, хими аргаар гэсэн 3 шат дамжлагаар цэвэрлэдэг байна. Биологийн арга гэдэг нь өвчний ням бактерийг идэж устгадаг ашигтай ням бактерийг үржүүлж тухайн бохирт хийхийг хэлдэг ажээ. Химийн цэвэрлэгээ юу гэхээр одоо энэ холоорын давхар ишл өгдөг тийм төхөөрөмж байж байна. Энэ дээр болохоор давсны хүчил гепахолород натрийн давсны уусанлуудыг энэ танкуудын цэнгэлж өгдөг юм. Тэгээд энэний дараагаар бол эндээс холоорын давхар ишл гэж тийм бас гарч одоо манай цэвэрлэх байгууламжийн сүүлийн дамжлах дээр өгөгддөг юм. Тэгэхээр эндээс бол яаж яах вэ гэхээр одоо халдвартай юу бол манай юунаас гарахгүй тэр бол ингээд химийн аргаар ингээд халдвар гүйцэлт хийж өгөөд тэгээд эндээс манай ариут 2 дугаар станц уу буцаад эндээс гарч байгаа ус чинь дахиад нэг өргөх станц дээр очиж байгаа. Тэндээсээ бид бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн магистрал шугамд бол манайх нийлүүлдэг юм аа. Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх эмнэлгүүдийн хог хаягдлыг элемент компани устгадаг юм. Харин эмнэлгийн хог хаягдлыг өндөр даралттай уураар халдвар гүйтгэх, бичил долгионоор халдвар гүйтгэх, зориултын шатаах 100-нд 1100 Цельсиус дээш температурт шатаах, эрүүл ахуйн шаардлаган гэсэн булах цэгт хаяж өдөр тутам хөрсөөр хужих, булах, булшлах гэсэн аргаар устгах ёстой байдаг.